За тоонуудыг багаас нь их рүү өсөх хэрэмээр байрлал гэсэн даалгавар өгчээ. За өгөгдсөн илэрхийлэл бүр нь модультай илэрхийлэл байна. За тэгэхээр хэдүүлээ модулын тухай эргэн саная. Тооны модуль гэдэг бол тгээс уг тоо хүртэлх цаг хэлдэг. За өөрөөр тайлбарлах юм бол хэрвээ модулийн тэмдэг дотор сөрөг тоо байвал тэмдэг нь эерэг болно гэсэн. За харин эерэг тооны модуль уг тоо өөрөө гарна. За одоо бүгдээрээ эдгээр тоонуудын хувьд бодож үзье. За эхнийх нь модуль дотор 5 байна. За тгээс 5 хүртэлх зай гэсэн үг тийм ээ. За тгээс 5 хүртэлх 5 нэгж зайтай байна. За бүгдээрээ тоон шулуун дээр дүрсэлж үзүүлэх юм бол за тэг энд байна. 5 энд байна. За энэ хоорондох зай бол 5 нэгж байна. За тэгэхээр 5-ын модуль 5 байна тийм ээ. За дараагийн тоо бол модуль дотор 9-өөс хасах нь 7 байна. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 2-ын модулыг олно гэсэн үг тийм ээ. За 9-өөс хасах нь 7 тэнцүү 2. За мөн л тгээс 2 хүртэлх зай нь 2 нэгж байна. За тийм учраас энэ бол 2. Эерэг тооны модуль нь уг тоо өөрөө гардаг тийм ээ. За 2-ын модуль 2 байна. За дараагийнх нь модуль дотор 5-аас хасах нь 15. 5-аас хасах нь 15-ын модуль хэд вэ хүүхдүүд ээ? За 5-аас хасах нь 15 тэнцүү сөрөг 10 болно тийм ээ. За тэгэхээр энэ нь сөрөг 10-ын модуль хэд вэ гэсэн асуулт болно гэсэн. За үүнийг хоёр янзаар тайлбарлаж болно. За хэрвээ модуль дотор сөрөг тоо байвал түүний тэмдэг нь эерэг болдог. За тийм учраас сөрөг 10-ын модуль 10 гэсэн. Нөгөө талаас хэрвээ тоон шулуун дээр дүрслэх юм бол энэ шулууныг за ийш нь үргэлжлүүлээ зорьё. За энэ нь 0-оос зүүн тишээ 11 зайд байна. Энэ нь тооны модуль гэсэн үг юм. За дараагийнх нь тгийн модуль хэд вэ? За тоон шулуун дээр тгээс тэг хүртэлх зай нь тэг байна. За тэгэхээр тгийн модуль маань тэг юм байна. За өөрөөр хэлбэл тооллын их дээр байгаа учраас хоорондох зай нь тэг гэсэн. За ингээд хамгийн сүүлд нь сөрөг 3-ын модуль хэд вэ гэсэн байна. Хэрвээ нөгөө талаас сөрөг тооны модуль эерэг байна гэж үзэх юм бол сөрөг 3-ын модуль нь 3 байна. За ингээд өгөгдсөн тоонууд маань бүгдээрээ бүхэл тоогоор илэрхийлэгчлээ. За одоо эдгээрийг өсөх хэрэмээр байрлуулъя бүгдээрээ. За эдгээр тоонуудаас хамгийн бага нь аль вэ хүүхдүүд ээ? За энэ бол хамгийн бага нь тийм ээ. Тгийн модуль. Энд бүгдээрээ эренбэлж өчье. За тгийн модуль дараагийнх нь ямар тоо байх вэ? За энэ ч 2 гэж юм. За энд дараагийн маань тоо бол 2 буюу за анхны илэрхийллийг бичвэл модуль дотор 9-өөс хасах нь 7 байна. За харин дараагийнх нь 3. За тэгээд 5 тэгээд 10 юм байна тийм ээ. За тэгэхээр дараагийн тоо нь сөрөг 3-ын модуль байна. За сөрөг 3-ын модуль. За дараа нь 5-ын модуль өөрөөр хэлбэл 5 гэсэн үг тийм ээ. За ингээд хамгийн их тоо нь 10 буюу модуль дотор 5-аас хасдаг нь 15 байна. За ингээд боллоо.